офшор данс гэдэг бол монголчууд их буруу монголчуудын ойлголт бол ер нь их одоо хүний наймаа, живсгийн наймаа тэгээд дээр нь хар тамхи террорист үйл ажиллагааны санхүүжилт тэгээд авилгалын мөнгө тэгээд улсын мөнгө дээр нь одоо ингээд энэ ер нь энэ татвараас нуудаг гол объект нь бол офшор дансаа гэж монголчууд маань ойлгодог учраас маш их эмзэглэж явж байсан. Тэгээд өнөөдөр та бүхэн харсан бах HD Монгол телевиз бол энэ эзсийн бол эсрэгээр нь олж өгсөн. Тэгээд болоод Даваагийн Батбаяр гэдэг хүн бол биш байна. Энэ бол өөр хүн байна. Орхон аймгийн иргэдийн нөлөөлөгчдийн хурлын одоо гишүүн сая бас ардын намаас нэр дэвшээд сонгогдоод одоо гишүүн болсон Даваагийн Батбаяр гэдэг хүн бол одоо шал өөр бизнесний өөр тустай хүн байна гэдэг нь одоо тодорхой болсон. Тэгээд та бүхэндээ бас аль биесээр бас одоо энэ мэдгдэх зүйтэй байхаа гэж бодож байна.